Бүгдээрээ сайн байцгаана уу? Бүгдэнд нь энэ хүү бичлэгийг сонсох өдрийн мэндийг дэвшүүлье. За бид бол үнэн мэдлэг бүлгийн бяцлаглалын багш нар намайг Нинжа гэдэг. Намайг Навчаа гэдэг. За энэ хүү бичлэгээрээ бид нар сүнсний өвчлөлийн талаар эрэл хайгуул хийж байгаа, сүнсний сэргэлтийн талаар тэг үнэн зөв мэдээллийг мэдхийг хүсэж байгаа. За тэгээд өөрийн хөгжлийн дамаа тодорхойлоод өөрөө ухамсар сүнсний хөгжүүлэлтийг хийхийг хүсэж байгаа. Тэр хүмүүс байгаа штэ тий. Тэр хүмүүстэй зориулаад бэлтгэн өгч байгаа. За тэгэхээр энэ зорилгын хүрээнд энэ мэдээлэл өгөх зорилгын хүрээнд бид нар дараах асуултуудад хариулаад явна. Тэр эдгээр асуултууд бол хүн болгоны өөртөөсөө асуудаг, за боддог, энэ тэндээс мэдээллийг хайдаг. За эдгээр асуултад бид хамгийн гол нь үнэн зөв мэдээллийг өгөх болно. За тэгэхээр эдгээр асуултууд юу вэ гэхээр юуны өмнө эхлээд сүнс гэж юу юм те? Сүнсний сэргэлтгээд яриад байдаг. Сүнс гэж юу юм? За сүнс маань хаана байдгийг? Аанаас ирчээд байгаа? За тэгээ яагаад та хамгийн гол нь те эдгээр асуултуудыг сонирхоод байгаа? Яагаад та сүнсний сэргэлтийн талаараа сонирхоод байгаа? За тэр сонирхож байгаа сүнсний сэргэлтийн талаар та юу гэж бодож байгаа? Яаж сэрдэг гэж бодож байна? За тэр сүнсний сэргэлт танд явагдсан эсхийг яаж мэдэх вэ гэх мэтчлэн яг энэ чухал хүмүүс өөртөөсөө асууж мэдээллийг хайдаг эдгээр сэдвүүдээр мэдээллийг хүргээд за мөн цаашлаад та хэрэг сүнсээ хөгжүүлэхийг хүсвэл сүнсээ хөгжүүлэхэд суралцмаар байгаа бол яаж тэр суралцах замаа зөв сонгож олох юм гэх мэтчлэн асуултуудад хариулаад за хариулахдаа аль болох энгийн гоё ойлгомжтой үгээр хариулаад за та бүхнийхээ уучлах, ойлгох тэр зам мөрийг тань гэрэлтүүлж тодруулахыг зорж байгаамаа. Та ингээд асуултуудаа гол ярианд орё бүгдээрээ. За эхний асуулт. Сүнс гэж юу вэ? За тэр сүнс гэж юу вэ гэдэг асуултанд Навчаа багш манд хариулнаа. За хариулж эхлэе. Сүнс гэхээр л хүмүүс ямар нэг аимшигтай зүйлийн тухай бодоод тиймэрхүү үед бол байсан. Урд өмнөч байсан, одоо ч гэсэн байгаа. Сүнс гэхээр юу гэлээ гэж нэг аимшиг кино бодвол тийм үе бол байсан. Зарим нэг нь харин учрыг нь олоод ойлгож энэ яг юу ингэж мэдэж авахаар тийм сүнстэй холбоотой мэдээллүүдийг цуглуулах, түүнийг сонирхох, судлах маягаар ингээд сүнсийг сонирхож эхэлдэг. За сүнс гэд яг юу юм бэ гэхээр энэ бол католичуудад харагдахгүй. Энэ бол зүгээр л нэг байж идэг зүйл бол биш. Энэ их үүсвэрээс өчүүхэн хэсгээс бүтээгдсэн дотроо олон нийлмэл бүтцтэй. Энэ дотор нь болохоор молекул, бактери, энерги гэх мэт ийм нэгдлүүдээс бүрдсэн арт баригдаж төрөний хэлсэнчлэн нүдэнд харагдахгүйгээр физик биеийн дээр суудаг. Энергийн төлөвтэй цөмд нь ам орчиж хуулалт хийж хөгжих зорилготойгоор ирдэг юм зүйл байна. За тэр дундаа тэдгээр хөгжих зорилготойгоор ирдэг зүйлүүд физик биеинд манай гариг дээр төрж байгаа физик биеинд орж суудаг. Физик бие тэгэхээр сүнсний гэр орон гэж ойлгоорой. За тэгээд энэ физик биеийн дээр суугаад хөгжлийн гараага хөгжөхөөр орж ирдгээ гэдээ ойлгож болно. Тэгэхээр тэр дундаа манай гаригийг бод зориод ирдэг. Учир нь манай гариг дээр туулт хийхэд маш сонирхолтой байдаг. Бүх сорилтуудыг нэг дор амсаж үзэх боломжтой. Ингээд физик биед орж суун туултаа хийхдээ яаж хийдгүү гэхээр угаас цаанаас ихтэй гэрээ гэдэгдэг. Сүнсний гэрээ гэж яриад байдаг шүү дээ. Тэрийг хийгээд ирдэг. Тэгж хэрэгтэй хамтрагчид, унгаагчид, гэр бүлийнхэн ер нь очин тойрноо бүгдийг сонгоод хүрээд ирдэг. Тэр хараад мэдээд за би ийм хүмүүстэй ийм орчинд ингэж төрнө. Энэ унгаагч болно, энэ хамтрагч болно, энэ дэмжигч болно гэдээ ингэ хүрээд ирдэг. За үүнийг хаяа бид нар сандгаа. Гинэт хэн нэгэнтэй уулзч ирсэн юм шиг. Хэн нэгэнтэй яг ингэ суугаа ярьж ирсэн юм шиг. Энд чинь нөгөө гэрээ хийжсэн үе чинь ой ухаанд чинь
ухамсарт чи хадгалагдсан тэрийг санаж байгаа нэг хэлбэр байдаг. Хүмүүс дээжа богоо яриад байдаг штеп. Тэрнийг бид нэр ингээд гинт санаад байдгийг. Тэгэхээр зүгээр ч нэг ирдэг гэрээ игээд ингээ ороод ирдэг бахан. Бүх зүйлээ өөрөө сонгоод орж ирдэг бахан. Тэгээд зорилго нь сорил хуулалт хийж сорилыг даваад хөгжих зорилготой. Тэ эргээд буцахтаа өөр өндөр одоо удны байсыг хэмжээстэй хуулах зорилготой. Ингэж орж ирдэг шүү. За их усүргээд энэ дээр нэг тайлбарлаад өгөхөөр юу байдаг юм бэ гээл бодоод иж магадгүй. Их усүр гэдэг нь одоо бүтээгч нэгэн хүч гэж ойлгоорой. Альва зүйлийн орчлон ертөнцийн альва зүйлүүд бүгд бүтээгдсэн. Энэ нь хаанаас бүтээгдсэн бэ гэхээр бидний сайн ярьсан их усүрээс бүтээгдсэн. Бидний сүнс мөн их усүрээс бүтээгдсэн. За та байж болно, би байж болно, нинжээ огш байж болно. Бидний дотор хөгжгөөр ирсэн сүнснүүд байгаа. За ингэж ойлголцъя. За дараагийн асуулт байна уу? За баярлалаа. Маш сонирхолтойгоор сүнсний талаар одоо суур мэдлэг тий. Сүнс юу вэ гэдэг тодорхойлтыг маш сайхан тайлбарлаж өглөө. За тэгвэл сүнс маань яг хаана үт юм бэ? За физик биенд яриад байна. За ямар нэгэн хэлбэр дүрсгүй, баригдахгүй, харагдахгүй гэдэг. Тэгвэл сүнс маань хаана үт юм бол? За сүнс хаана үт юм бэ гэж хүмүүс ярьдаг, боддог. Зарим нь сүнснүүд тэнд байдаг. Тэр хоногоор гэл ингээл яриад идэг штэ. Одоо нэг зарим нэг хүмүүс юу яажсан бол сонсч ирсэн бол зарим үед тэнд байдаг, гидсэнд байдаг, зарим үед толгойд явж байдаг, зарим үед хөлд байж байдаг, гарт байж байдаг гэж яриад идэг. Тэгвэл бидний сүнс ганц орчих чадвартай бидний биений гихтээ хөвчлэн зөвхөнд цээжний хүндэд оршин байрладаг. Тэгэхээр ер нь бол яг хөө тэдгээр хүмүүсийн гизэнд байдаг, за хөлөнд байдаг, толгойд байдаг гэдэг тэр ойлголтууд яг хөө зөв нь бол зөв. Гэхдээ яг заавал тэнд байна, тэнд л оршиж чадна ч юм уу тийм ойлголт бол байхгүй. Хаанлуул хаана гэхдээ цээж нүндээ байдаг юм тийм ээ. За Тийм ээ. За бидний сүнс одоо дэлхий дээр ирдэг гэд тий ярьлаа тий дэлхийн гариг дээр маань тооцоо ирдэг, өөрийгөө сорж хөгжүүлэхийн тулд ирдэг гэд. За тэгвэл хаанаас ирдэг юм? Бид асуувал. За ойлголоо. Сүнс маань хөгжөхөөр одоо дээрээс нэг ясандаа манай дэлхийг ингээд дээрээс гаригуудаас харж яадаг бахан л дээ. За мөн заавал хариг аргаас гэхгүй энэ дэр нэг юм тайлбарлаад хэлэхэд манай дэлхий дээр байжгаад одоо сорилтоо туултаа гүйцэгээгүй яваад одоо буцаж ирээд эртэг сүнснүүд бас байгаа. Тэгэхээр ерөнхийдөө хариг аргаас буюу дэлхийгээс буцаад ингээд төрөлтөө туулалтаа хийж гүйцэхэр ч юм уу ингээд ирдэг. Тэгээ ингээ манай гариг дээрээс нь харахад маш сонирхолтой байдаг гэсэн. Хөгжих боломж нь нэг дор бүх зүйлийг амсах, бүх сорилуудыг туулж үзэх юм боломжтой гэж ярьсан шүү дээ. Жишээ нь ингэж ярьжсэн хариг аргаас ирлээ гэж одоо туулт хийх гээд тэд нар чинь тэнцвэрний туултаа хийгээд үргэлжлүүлэх бас боломжтой байдаг. Гэхдээ нэг дор тэр зүйлүүдийг амсаж үзэх нь физик биед орох нь илүү сонирхолтой байдаг. Тэгэхээр нэг хүн ингээ гуйлгуугаа суужлаа гэж бодъё. Тэр одоо гуйлга гуйж байгаа хэлбэр нь одоо өөрийнх нь туулт байх нь шүү дээ. Тэгэхээр уян ямар сонирхолтой юм. Энийг хийж үзье гэд ингээд хөвчлэн сонирхолтой хөтлөгдөд ороод ирдэг. Тэгээд тэд нар эрд суугаад туултаа хийж эхэлдэг. За тэгээд туултаа хийхдээ эхлээд нөгөө нэг бүх юм санамжуудаа арчуулаад ороод ирдэг учраас хөөрөөд ямар зорилготой ирснээ мартаад, умартаад шууд энэ орчлон ертөнцийн бодит гэж үзэж байгаа энэ физик амьдрал руу илүү чиглээ явцдаг. Хоол идэх, хувцас өмсөх, мөнгө хураах, машин авах, байшин барих гэх мэтлэн материалын зүйлүүдийн араас хөөцөлтөд явцдаг. Энэ бол мэдсэн байдал. Тэгэхээр одоо нэг та нартай адилхан сүнсэн сэрээд, хөгжлийн замаа хайгаад ингээд ирээрээ бид нэр ингэх гэж ирсэн юм биш үү гэсэн ийм зорилгоо ойлгоод ингээд цааш хөгжлийн замаараа явдаг байх нэ гэж ойлгоорой. За бас ингэж ярил ойлгож байна уу энэ жавш? Танд нэмэх юм байна уу? Ойлгомжтой. За тэгэхээр яг зарим хүмүүс нүгий бас ийм асуулт төрж магадгүй юм тий. За бидний сүнс за ингээд дэлхий дээр ирдэг. За дэлхийн маань одоо та сая ярьлаа шүү дээ. Ийм онцлогтой бүх зүйлээ нэг дор одоо
боломжтой, сорилттэй бүхнээ мартаад ороод ирдэг гэх мэтчлэн. Тэнгүүд за тэгвэл бусад гарыг ямар үед юм бэ гэдээ ингээд бодож магадгүй. Тэгэхээр одоо энэ бусад гарыг ямар үед юм бусад оршинлууд гэх мэтчлэн одоо юм дэлгэрэнгүй мэдээллүүд болохоор үнэн мэдлэг содруулт юм маань байж байгаа. Тэгэхээр бид нар бол яг одоо чухал гэсэн мэдээллүүдийг тийм хүмүүсийн амгийг сонирхдаг гэсэн мэдээллүүдийг л өгөө явуулж байгаа. Харин дэлгэрүүр судалж мэдмээр байвал одоо содруудаа аваад уншихад бүх мэдээллүүд байж байгаа гэсэн үг шүү. Тэрийг нэмээд хэлье. За одоо тэгвэл гол сэдвтэ оръё. Сүнсний сэрэлт гэж юу вэ? Яа тэгэхээр одоо сүнсний сэрэлт гэхээр хүн болгон баг өөрөөр тайлбарлах юм уу ингээд зөндөө олон өөр ойлголтууд байгаад идэгтэй. Тэгээ тэр нь заримдаа таарахгүй. Уул нь сүнсний сэрэлт гэдэг чинь нэг л зүйл. Тэгэхээр уул нь нэг л янзаар тайлбарлах хэрэгтэй байтал тийм ингээ ерөөхдөө ядаж нэг утганы ижил юмар тайлбарлах хэрэгтэй байтал зарим одоо мэдээллүүдэд өөр байдлаар шал өөр байдлаар тайлбарлагдах тийм үеуд байдаг. Тэгэхээр ер нь сүнсний сэрэлт гэж юу юм? За сүнсний сэрэлт явагдсан хэсгээ өөрөөр хэлбэл яг тухайн хүн сэрсэн хэсгээ ер нь яаж мэдэх юм? За тэгээд тэр нөгөө нэг одоо энэ тэнд явж идэг тийм нийтийн сүлжээнүүдэд явж идэг тэр одоо мэдээллүүд ер нь яг нь зөв юм? Буруу зүйлтэй буруу ташаа ойлголтууд ер нь байдаг юм уу гэд энэ талаар та дэлгэрэнгүй яриад өгөөч. За энэ маш сайхан асуулт байна. Тэгэхээр энэ талаар би бас бодоод явдаг байсан. Гадуур ингээ байж байгаа мэдээллүүдийг хараа арай л эндүү ташаа өрөөсгөл тайлбарлаад идэг. Тэгээ яг үнэн зөв нь болохоор хүмүүсийн ерөөсөө альва зүйлийг сар хүнсгэн өөрчлөгдөж эхэлдэг. Та урд нь ерөөсөө тоодгүйсэн юмудаа тоож эхлэв. Одоо энэ сүнсний талаарх мэдээллүүдийг сонирхож эхлэх жишээ. За тэгээ альва зүйлийг өөр өнцгөөс хардаг болоод ингээд өөрийгөө гайхдаг. Би яагаад ингэж бодоод идэг болчихов? Би яагаад ингэв? За тэгээ тэрч байтгаа одоо харилцаа холбоонууд хүртэл өөрчлөгдөж эхэлдэг. За хуучин таарад ингээд тохироод хідэн цагаар яриад судаг байсан найз нөхдөд яриад сонирхолгүй болж эхэлдэг жишээ. За тэгээд анхаараа баймаар санагдаа тэр дундаа илүү зүйлийг олж ухаармаар ч юм шиг ер нь яг энэ далд одоо төрлийн сэтгүүд рүү, далд ертөнц рүү, сүнс рүү одоо энэ сэтгүүд рүү чиглээд ирдэг. Тэгээд одоо энэ нөхцөл байдал яагаад үүсэт вэ гэхээр таны сүнс сэрээд байна гэсэн үг. Гэтэл ингэж ярьдаг. За ямар нэгэн сэтгэл готролд орохоор ч юм уу эсвэл биеийн өвдөд өвчин зовлонд баригдах ч юм уу эсвэл байнга бүтлгүүдэд авах ч юм уу эсвэл аливаа зүйлүүд ерөөсө бүтэхгүй бүтлгүүдэд авах юм уу амьдрал дээр бүр хаашаач юуч бүтгээ яагаад ингээ уналтанд орчлоо сэтгэл готролд орчлоо ингээ ярьдаг. Инхээр таны сүнс сэрж байгаамаа гэд ингээ тайлбарлаад байдаг. Энэ бол эндүү ташаа ойлголт юм аа гэдгийг хэлмээр байна. Яагаад гэвэл эдгээр саяны мэдний нэрлсэн энэ сэтгэл зүйн уналтууд чинь зөвхөн ил ухамсартай чинь буюу физик биетэй чинь материалын амьдралтай чинь холбоотой, уялдаа холбоотой зүйлүүд байгаа. Гэтэл сүнс сэтгэл готролд ордоггүй. Тэгэхээр энэ сүнстэй ямар ч холбоогүй байгааз. Тэгэхээр ингэж ойлгож хэрхэвч болохгүй шүү гэдгийг л би энд маш тод хэлмээр байна. Тэгэхээр өөрсдөө ажил өөр зүйл сонирхож байна уу? Энд нь ямар нэг утгагүй амьдраад байгаа юм шиг байна уу? Эрэл хайгуул хийгээд байна уу? Та илүү их олж мэдэх ёстой юм шиг санагдаж байна уу? Энэ байж байгаа зүйл чинь худал юм шиг санагдаж байна уу? Ингээл зөвхөн мөнгөний хойноос яваад ах нь утгагүй мэт санагдаж байна уу? Тэгэхээр альва зүйлийг ирээ тайж эхэлж гин гэсэн тэр чинь таны сүнс ирээд үгүй ээ одоо ингэж явахгүй одоо та сүнсээ хөгжүүлэх цаг нэгэн тулж хийгээд эрэл хайгуул хийгээд ингээд сүнсний хөгжлийнхаа замд ордог. Инхээр сүнс сэрдэг юм аа гэж би тайлбарлаж хэлж өгье. За ойлгомжтой байна уу нинжа багшаа? Танд нэмэх зүйл байна уу? За ойлгомжтой сайхан ойлгоод авлаа. За тэгвэл сүнс сэрсэн хэсгийг ингэж мэдэх юм байна. За тэгээд одоо эрэл хайгуул хийж эхэлдэг тийм одоо мэдээллүүдийг хайж эхэлдэг гэдэг чинь шүү дээ. Тэгвэл нөгөө тэр олон мэдээллүүд дундаас ер нь яаж за энэ яг зөв мэдээлэл да эсвэл энэ жоохон буруу мэдээлэл байна гэх юм уу тийм тийж ялгаж салгаж зөв замаар хөгжих юм бэ. За энэ талаар маш гоё асуулт байна. За энийг хариулахын тулд эхлээд төрийн хатгаа холбоё. Тэгээ сүнс сэрчээ бид нар яаж хөгжих вэ гэжсэн. За тэгээ ямар сургалтууд гадуур байна вэ гэхээр зөндөө олон сургалтууд байгаа. За тэрийг та аль руу нөрхөө яаж мэдэх вэ гэхээр
та мэдрэмжээ сонсдог тийм ээ хүн. За зарим нь ярьж байдаг шүү дээ. Зүгээр ингийн үг хэлэхэд за нэг ингээд би бясалгалд явмаар байна. Гэтэл яг ингээд ороод байж хахаар нэг л сэтгэл дүүрэн биш санагдаа гарчлаа. Дараагийнхт нь ороод үзлээ. Мөн л адил. Гэл ингээд үздэг. За тэгвэл та яг одоо мэдрэмжээ сонсоод үз. Та сэтгэл хангалуун байна уу? Бидний яриг сонсож явах танд ямар сэтгэл төрж байна вэ? Ингээд мэдрээд үзэх юм бол та өөртөө сэтгэл ханамжтай ямар нэг зүйлийг мэдрэх болно. Ханамжгүйч байж болно. Гэхдээ түүнийг юугаар мэдрэх вэ гэхээр нэр яг тийм байна штэ. Ийм байдаг байх нь вэ штэ. Би үнэхээр яг ийш орж суралцмаар байна. Гэт ингээд сэтгэл дүүрэн байдлыг та мэдэрчл байх юм бол та зөв зүйлээ сонсоод зөв зүйл рүүгээ сонголтоо хийж байна гэсэн үг. Энэ цаг үед. Тэгэхээр мэдрэмж хамгийн зөв. Мэдрэмжээ сонсох. Энэ юу вэ гэхээр зүүн совин буюу таны дотроос хэлж байгаа ухамсарт сүнсний чинь зөв бурууг ялгаж өгж байгаа мэдээ хэлэмж гэж ярьдаг штеп. Мэдээ мэдээлэл үү юу? Хэлэмж. Энэ бол бурхан мэдрэмж. Энийг бодлоор биш мэдрэмжээр мэдрэгдэж байгаа. Үүнийг л та мэдэрч сурах юм бол та хизээд зөв замаа олно гэсэн үг шүү. Тийм учраас зөв замаа сэтгэшөөгөө сонсож хэр сэтгэл хангалуун байна? Эсвэл эргэлзэж гин үү? Ямар нэгэн асуултууд байгаад байна уу? Эсвэл зүгээр л үнэхээр ороод энэ сургалтанд сормаар байна уу? Ингээд орж болно. Энийг сэтгэл хангалуун, сэтгэл дүүрэн байдал, сэтгэл ханамжтай байдлаар хийж болно. Үүнийг мэдрэмжээрээ дамжуулан сонсоод одоо шийдвэрээ гаргаж болно. Энэ бол ухамсар сүнсний чинь хэлэмж байдаг. За энэ ухамсар сүнсний хэлэмжийг манай анхан шатны сургалт дээр улам сайн болгож өгдөг. Тэгэхээр юу хэлэх гээд байна гэхээр анхан шатны сургалтын дээр бид нэг ухамсар сүнстэйгээ холбож өгдөг биднийг. За багш нар маань хичээл дээрээ холбож өгнө гэсэн. За тэгээд тасгалууд ордог мэдрэмж хөгжүүлэх. За тэгээд мэдрэмжээ хөгжүүлснээр ухамсар сүнстэйгээ холбогдсон бол та бүрэн дүүрэн мэдээллүүдээ авч чадна, ухамсар сүнсийн ойлгодог болно гэсэн үг. Зөв байна уу? Буруу байна уу? Энд ийшээ явах нь зөв үү? Тийшээ явах нь зөв үү гэд ингээд мэдээд авчдаг. Тэгэхээр үүнийг анхан шатны сургалтын дээр сурч авдаг юм боломжтой шүү. Энэ ташрамд хэлчий бас сурах сонирхолтой хүн байж магадгүй шүү дээ. Тэгэхээр ингэж ялгаж салгаж ойлгох нь биш үү? За жишээ нь энийг ингээд нарийн зүгээр нэг жишээн дээр аваад гэхээр бид нар ингээд нэг юмд явах гэжэлээ гэж бодоо. За найз нөхдийнхээ уулзалтанд ч юм уу ямар нэгэн арга хэмжээ нэг авах гэжэлээ гэж бодоо. Тэгэхэд чинь гэнт явмааргүй юм шиг болчихдог шүү дээ. Ингээд хувц сундраа өмсөөл бэлдээл байж чадал нэг л цаанаас явмааргүй энэ төр мэдрэмж төрөө. За тэгвэл тэр чинь ухамсар сүнс чи яах юм бэ? Хэрэггүй гэд хэлээд байна гэсэн үг байхгүй. Гэтэл бид нар зүрээ яваа очичдаг шүү дээ. Тэгээ ингээ байхаар ингээл тэр дунд нэг туугүй эсвэл нэг л ер нь туугүй. Ер нь би ирээд хэрэггүй байсан шүү. Эсвэл нэг өөдртэй юм шиг тэр дунд ямар ч өгөөж байхгүй. Хий дэмий цагаа үрсэн бэрт санагдаад хүрээд ирдэг шүү дээ заримдаа. Яаж гэж явбаа гэж заримдаа ярьдаг шүү дээ. Тэр чинь таны ухамсар сүнс алнаасаа танд хэлжсэн хэрэггүй. Тийшээ очиж яах юм бэ гэд ингээ хэлээд ирсний татвал. Яг энэ торгон мэдрэмжийг та барьж авах хэрэгтэй. Үүнийг бид нэр анхан шатныхаа сургалтуудаар зааж өгдөг. Тэгэхээр та хаашаач хэрэгэлцэлгүй бадгүй одоо мэдээлэгчтэй болно гэсэн үг. Түүнтэйгээ үргэлж холбогдно гэсэн үг. Үргэлж түүнтэй холбогдох мэдрэмжээ хөгжүүлнэ гэсэн үг. Ингээд хөгжинэ гэсэн үг шүү. За ингээ хариулчих. Ойлгогдож байна уу? Хайрлалаа маш сайхан ойлгомжтой тайлбарлаж өглөө. За энэ дээр хэдэн зүйл нэмээд хэлэхэд ухамсар сүнстэй холбоотой, ухамсар сүнсийн сэргэлтэй холбоотой буруу ойлголтууд байдаг гэдээсэн тийм нөгөө янз бүрийн тэр утрал физик биеийн хөгжлөлт ч юм уу тэд нар чинь ухамсар сүнсийн сэргэлтэй холбоогүй гэд ярьсан. За энэ дээр нэмээд бас гадуур байдаг ташуу ойлголтууд гэвэл нэг юм үе шатууд яриад байдаг. За нэг 7 ч юм уу тийм 13 ч юм уу үе шат чагсааж үчичээд за тэгээд та энэ үе шатуудыг дамжсан бол
таас ирсэн гэсэн үг. Таны ухамсар сүнсний одоо сэрэлт болсон гэсэн үг, сэрэлт явагдсан гэсэн үг гэх мэтчлэн яриад байдаг. Гэхдээ бид нар ингээд бодвол бидний одоо амьдрал чинь бүгдээ өөр өөртэй хин нэгний амьдрал өөр хин нэгний амьдралтай даавцахгүй бүгдээрээ өөр шатуудыг дамжаад явж байдаг. Тэгээд дээрэс нь та гэж хий. Та өөрөө бүхэл бүтэн хүч, та өөрөө маш хүчрэг ухамсар сүнсийг дотроо одоо суулгаа тий туултай гэж явж байгаа маш тод гэрэл байдал. Одоо хин нэгний хэлж байгаа үгийг за энэ одоо ийм юм тий үе шатыг би дамжсан бол ийм юм байна, сэрсэн юм байна, сэрийгүй байна гэж тодорхойлох нь ер нь бол маш буруу. Харин одоо түүний навчааг шиг хэлсэнчлэн тий өөрийн мэдрэмжээ сонсоод таны дотор бүх зүйлийн хариулт байж идэг. Тэгэхээр өөрийн мэдрэмжээ сонсноо гэдэг бол өөнийг ухамсар сүнсээрээ зарж чиглүүлээд хамгийн зөв зам дээр байна гэсэн үг. За тэгээд дээр нь бас нөгөө үнэн мэдлийн сургалтаа хачны сургалттай холбоотой навчаагч хүн мэдээлэл өглөө тий. Энд дээр бас сонирхолтой хэлэхэд манай үнэн мэдлийн сургалтыг төгссөн одоо төгсөгчнөр яриа ярилцлагууд бас нийтэд хийдэг. Яагаад вэ гэхээр нөгөө өөрсдийнхөө туршлага, юу сурсан, мэдсэн тэр бүх зүйлээ бусдад хуваалцахын тулд бусдыг бас зөв замаар гэрэлтүүлэхийн тулд бичлэгүүдийг, лайвуудыг хийж оруулсан байдаг. За тэгээд тэдгээр маш ур чадварлаг төгсөгчнөрийн маань ярилцлагуудаас ер нь сонсоод ахад за зарим хүмүүс бол яг бас хэрэнгүүтээ за түрүүний навчаагч хэлсэнчлэн мэдээллийг хайгаад за үнэн мэдлэгийг шууд олоод ороод ирдэг. Зарим хүмүүсийн хувьд хизээний сэрчгсэн 5-10-20 жилийн өмнө сэрчгсэн 5-10-20 жилийн өмнөөс мэдээллүүдийг хайгаад эхэлчихсэн сургалтуудад яваад эхэлчихсэн тийм хүмүүс бас байдаг. За тэгээд мэдээж тэр одоо олон жилийн хугацаанд чинь зөндөө олон сургалтуудыг туршаад үзсэн байдаг. Гэхдээ ерөөсөө заримд нь 5 хоног, заримд нь 10 хоног, за заримд нь 3 сар, заримд нь 1 жил явсан ч гэсэндээ энэ миний яг явах ёстой зүйл мөн гэсэн мэдрэмжийг ерөөсөө аваагүй байдаг. Харин үнэн мэдлийн хаашны сургалтанд ороод ерөнхийдөө тэр олон жил өөр бяцлагж явсан хүмүүс энэ яг миний сурах ёстой зүйл юм байна. Энэ яг миний байх ёстой газар юм байна гэсэн тэр мэдрэмжүүдийг авдаг. Тэрийг зүгээр сонирхуулаад хэлж байгаа. За тэгээд та нар маань яг тэр төгсөгчдийн маань бодит үр дүнгуудтай холбоотой амьдрал дээр хэрэгжүүлсэн тэдгээр одоо зүйлсүүдтэй холбоотой өөрсдийнх нь ухамсар сүнсний сэтгүүлтэй холбоотой дээр ярилцж байгаа туршлагуудыг сонсохыг хүсвэл зөвлөлийн арга ухаанууд Facebook pages сонсч болно. За эсвэл үнэн мэдлэг YouTube хуудаснаас сонсч болно. Тэгэхээр тэдгээр одоо ярилцлагуудын линкийг description хэсэгт тавьчихна. Тэгэхээр та хэд маань яг бодит үр дүнгуудыг мэдхийг хүсвэл бас тэдгээр бичлэгнүүдийг үзэж болно шүү гэд нэмээд хэлье. За баярлалаа. Түрүүний ярьжсэн дээр би бас нэг зүйл нэмж хэлэх нэ. Энэ юу вэ гэхээр ухамсар сүнс гэд хоёр үг хэлээд байна тий. Дан ганц сүнс биш. Ухамсар гэж нэг зүйл байна. За энэ юу юм бэ гэхээр одоо тэр ухамсар сүнс маань хөгжлийн дараагаа эхлэхдээ эхний үе шатуудад 1 ба 2 дахь үед ерөнхийдөө салангад байждаг. Тэгээ 2 ба 3-аас нэгдээд ухамсар сүнс гэдэг хоёр зүйл чинь тусдаа байж байгаа юм шүү дээ. Энэ нь бол бидний ил ухамсар биш шүү. Дад ухамсар сүнс хоёрыг яриад байна. Тэр хоёр маань тусдаа хөгжлийн гаруунаас эхлэхдээ тусдаа байжгаад 2 ба 3 дахь хэмжээс нийлээд нэгтгэл болдог. Нэг нь цол болж одоо нэг цосны хоёр тал гэж ярьдаг шүү дээ. Энэ хоёр салшгүй холбоотой. Үргэлж хамт байж байгаа хэвээр хоёр зүйл байгаа. Тэгээд ухамсар нь бол хадгалдаг үүрэгтэй. Одоо альва туултынхаа үед ямар зүйлүүд одоо хэрэгтэй зүйлүүдийг хадгалж яадаг. Нэг яснаа нөгөө memory гэд байдаг шүү дээ. Юун дээр хадгалах team card гэж байдаг. Яг тэрнтэй адилхан. Сүнс нь болохоор хөгжөө явж яадаг. Энэ хоёр хөгжөхдөө зэрэг хамтдаа цогцоор хөгжих ёстой. Аль нэг нь төрүүлж өгчөөд аль нэгнийг хөгжил босгох юм бодвол ажил тусдаг. Тэгэхээр ухамсар хэдийгээр хөгжихэд тэлдэг. Тэгээ энэ юугаар илэрхийлдэг вэ гэхээр илүү ажигч гарахаа болдог. Сүнс бол хөгждөг, бас сайн хөгжих ёстой. Тэгээ сайн хөгжсөн сүнс болохоор одоо ялгаа зүйлийг ялгах салгах чадвартай болдог. Энэ хоёр маань хамтдаа хөгжиж энэ чадвартай болдог. Тэгэхээр өрөөсгөл хөгжил байхгүй энэ бол үнэхээр өрөөсгөл ойлголт. Тэгээд бид нар ухамсар сүнс гэж яриад байгаа юм шүү. Үнэн мэдлэгийн хэмжээнд ухамсар сүнс гэж ярьдаг шүү. Түүнээс зүгээр сонсоод үзээрэй. Сүнсний хөгжил гэж яриад байгаа. Ухамсар сүнс гэдэг энэ үг хэллэг яг энэ үнэн мэдлэг хизээ эхэлсэн бэ? Яг энэ цагаас орж ирсэн байгаа шүү. Энийг бас нэг тодруулаад хэл.
Тэгэхээр ингээ хамтдаа хөгждөг ийм зүйл байдаг байна. За нэг жоох нэм. За тийм. Дээр нь нэмээд навчааг шийдэлсэн дээр яг дөрвөлөд хэлэхэд за бид нар ухамсаар тэлж сүнсээ хөгжүүлж энэ хоёрыг яг нэгэн зэрэг барих хэрэгтэй гэж хэллээ те. Тэгжээж яг тэнцвэртэйгээр хөгжинэ. За тэгэхээр за тэгээд бас нөгөө үнэн мэдлэг сургалт энүүгээр ялгаатай байгаа гэж хэллээ те. Тэгээ яагаад юм гэхээр за өмнө нь хийдэг дурдсанчлан үнэн мэдлэг судар гэдэг байгаа. Үнэн мэдлэг номнууд, үнэн мэдлэг судрууд. Тэр үнэн мэдлэг судруудыг уншснаар яах вэ гэхээр бидний ухамсар тэлдэг. Бид нар мэдээллүүдийг олж авч идэг. За хажуугаар нь бясалгал гэж ярьсан тийм. Үнэн мэдлэг бясалгалтаа сууснаар яах вэ гэхээр бид нар сүнсээ хөгжүүлж идэг. Бид нар төвлөрч сурдаг, өөрийгөө мэдэрч сурдаг, мэдрэмжээ хөгжүүл сурдаг, ухамсар зүйлстэйгээ харилцаж сурдаг. Тэгэхээр ном бясалгал гэдэг ингээд зэрэг яриад байгаагийн учир нь нөгөө л таны ухамсарт сүнс те ухамсрыг тэлэнгээ сүнсийг нь давхар хөгжүүлж гэсэн зорилготой байгаа шүү гэдгийг нэмээд тодруулаад хэлье. За тэгээд та тэгвэл одоо яг үнэн мэдлэг судрууд гэдээ ярьлаа, бясалгалууд гэдээ ярьлаа. Бид нар яг хаанаас үүссэн? Яг яаж одоо энэ зүйлүүд бий болж гарч ирсэн гэдэг талаар тайлбарлаад өгөөч. За тэгэхээр өмнө нь болохоор одоо энэ сургалтуудыг ингээд ажиллаж байхад альва нэгэн физик бий зөвхөн өөрийн туршлаган дээр юм уу тэдгээрийн үр дүнгээс ингээд нийтэд сургалт юм уу мэдээлэл болгоод ингээд тараах юм уу хүртээх зам бясалгал заах гэх мэтчлэн өөрийн туршлаган дээр үндэслээд ийм зүйлүүд байгаад байгаа. Гэтэл үнэн мэдлэг бясалгал болоод энэ судрууд чинь альва нэгэн физик биетээс гарал үүсэх нь бол тас биш юм. Энэ бол 13 дугаар хэмжээс хүртэл өсөж хөгжсөн өндөрдөөд гэрлэн биетүүдийн дамжуулагчаар дамжуулаад хүргэсэн сургалт судрууд байгаа. Судруудаа бол өөрсдөө хэлээд дамжуулагчаараа дамжуулаад бичүүлсэн байгаа. Тэгэхээр өмнө нь хааж байгаагүй судар бөгөөд хаанч бууж байгаагүй судар бөгөөд хаанч байж байгаагүй сургалтууд гэж ойлгоход болно. Бид ч мөн адил тэдгээр гэрлэн биетүүдийн өгсөн энэ сургалтуудаар дамжуулагчаар дамжуулаад сураад тэгээд боловсроод тэгээд тодорхой хэмжээний шалгалтаар ороод ингээд багш болж гарч ирдэг байна. За түүнтэй адилхан энэ судрууд маань мөн одоо маш сонирхолтой байдлаар бичигдсэн. Хүмүүс ингээд өөрснөө уншихаар одоо арга ухаан зааж хөөс гадна өөрснөө арга ухаануудыг суралцдаг. За үгний ард үг байдаг. Энэ мэдчлэн одоо маш сонирхолтой зүйлүүдийг хэлж болно танд. Тэгээд та өөрөө унших тусам улмал шин мэдлэгийг өөртөө шингээж авна. Эхлээд нэг уншчихна. Дараа нь 2 дахь 3 дахь уншихаар бүр илүү ойлгомжтой болдог. Тэгээ яагаад вэ гэхээр эхлээд уншаад ямарваа нэгэн зүйлийг ойлгоогүй ойлгомжтой болдгоос гадна тэр ойлгосон зүйлээс илүү шин мэдлгүүд орж ирээд шинээр юм сураад байх ийм онцгой ном судар юм байнамаа гэж хэлье. За маш сайхан ойлгомжтой байлаа, баярлалаа. Тавчаагчтай. За тэгээд бас нэг одоо манай үнэн мэдлэг номны маш гоё зүйл нь юу вэ гэхээр манай үнэн мэдлэг ном за саяны навчаа багшийн хэлсэн давуу талууд дээр тэр онцгой одоо зүйлүүд дээр нэмээд гэрлэн хамгаалалттай. Гэрлэн хамгаалалттай гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр за та өөртөө хамт байх гад за гэртээ байх гад одоо таны гэрийг таныг хамгаалж өгч өгдөг гэсэн үг. Тэгэхээр тэр одоо гэрлэн хамгаалалтыг нөгөө нэг өндөр дэд гэрлэн битгүүд маань нөгөө бидний одоогийн туулж байгаа энэ бүхнийг туулаад хөгжөөд чадваржаад бүх зүйлийг даваад гарчихсан тэдгээр гэрлэн биетүүд маань давхар гэрлэн хамгаалалтыг бид нарт хийж өгсөн гэсэн үг. Тэгэхээр энэ нь бас нэг онцлог нь байгаа шүү. Энд дээр нэг юм нэмэт хэлэх үү. Зарим одоо оюутнууд сурагчид ч гэсэн бас мэдэрсэн хүмүүс байгаа. Гэрлийг мэдэрсэн. За тэгээд мөн хажуудаа тавиад унтж агаад дэрэнд ороосоо мөн дэглээд унтсан байж байгаад гэрлийг мэдэрсэн. Зарим нь бүр харсан. Тэр ингээд мэдэрсэн хүмүүс байгаад байгаа байхгүй. Тэгэхээр маш сонирхолтой. За тэгээд үүснээ унших юм бол тэр гэрлийг шингээ биэнд чинь мэдээж та бариад уншиж байгаа юм чинь тэр гэрлийг үргэлж мэдэх боломж танд байх нэ. Та энэ боломжийг бас ашиглаарай. Нөгөө судрууд нь болохоор бас хамгаалттай. Тэгээд янз бүрийн ингээ хамгаалт байгаа. Гэхдээ сонирхлын төрүүлээд ингээд юу яа 3 ном 3 хамгаалттай. 3 цуг байхаараа ингээд төгс хамгаалт болно гэсэн байгаа шүү.
Тий. Тэгэхээр яг зүгээр байнга энэ судар ингээ гараад байхгүй энэ бол тоош хэрэгтэй гарнаа. За учрыг нь бол яг энэ ташрамд хэлэхэд бас нэлээдгүй цаг хугацаа орох бах. Тэгэхээр ер нь эхний судар маань 3000 ширхэг, дараагийн 2 судар маань 1400-аас 1500 ширхэг ингээл болоо. Тий, энэ байн хэрэглэлтэй байн ингээд байхгүй. За тэгээд номын сангуудаар мөн байрлаагүй, ном тараах цэгүүдээр тусгаалan байрлагдсан. Яагаад вэ гэхээр ухамсар цүнсэн сэрсэн хүмүүс өөрсдийнхээ мэдрэмжийн дагуу ирээд өөрснөө эрс сунал болоод л олдог ийм судар байгаа шүү гэд хэлчихье. За өөр нэг ярих зүйл би юу марцсан зүйлэнүүд хэлрээ. Хэдий ч нэ та үнэн мэдлэг судруудаа уншин, хэдий ч нэ үнэн мэдлэг судруудаасаа олон зүйлийг мэдэж аавн нэгдэн, төдий ч нэ бидний одоо үнэн мэдлэг судрын маань хүчин тийм ээ нэмэгдэж тэр хамгаалах чадвар нь улам сэргиждэг. Тэгэхээр зүгээр гэртээ аваад хадгалах, харин авсныхаа дараа унших, тэдгээр одоо судруудаасаа мэдээллүүдээ авах хоёрын хооронд тэр хамгаалалтны зүүн дээр маш их зөрүү байгаа шүү. Тэгэхээр авсан бол мэдээж унших хэрэгтэй. За түрүүний хэлсэнчлэн авч байгаа шинжилсэн тоогоотой. Тэгээ зөвхөн ухамсарч сүнсэн сэрсэн тэдгээр хүмүүстэй үнэн зөв мэдээллийг өгөх зорилгоор гарсан судрууд учраас хэрв та судруудаа авсан бол авч байгаа бол заавал бүгдийг сайхан уншиж ухамсараа хэлэх ёстой. Тэгжээж таны хөгжил одоо улам дээшээ оргил наа гэсэн үг шүү. За мөн номнуудын маань судруудын маань хамгаалалт улам сайжирч идэвхжих нэ. Яг зөв. Маш сайн байна. За тэгэхээр өнөөдрийн сэдэв маань ярианы сэдэв маань дуусах тийшээ өндөрлөх тийшээ хандж байна. Хэрвээ бидний өнөөдрийн яриа таны сонирхож байсан сэдэв яг мөн байсан уу? Тэгээд та яг хэрэгтэй мэдээллүүдээ олж авч чадах уу? Чихэнд чинь наалдаж байна уу? Зүрхэнд чинь хүрж байна уу? Сэтгэл зүйд чинь санагшин үлдэж байна уу? Мэдрээд үзээрэй. Илүү судлахыг хүсэж байгаа юм бол тийм мэдрэмж таны дотроос төрж ил байвал маргааш гэж хойшлуулахгүй яг одоо мэдрэмжээ дагаад үйлдэл хийж эхлэсэ гэж бидний зүгээс хүсэж байна. За тийм. Энэ хөгжил маань ер нь бол тий сүнс гэж юу юм гэдэг талаар суур ойлголт. За тэгээд сүнсний сэрэлт гэж юу юм, яаж явагддгийг, сүнсээс юусныг яаж мэдрэх юм. За тэгээд энэ яг хүмүүсийн сонирхоод байдаг энэ сэдвийн талаар нийтэд цацагддаг тэр буруу ойлголтыг давлруулах. За тэгээд сүнсээ хөгжүүлэхийг хүсэж байгаа, хонцорч сүнсээ хөгжүүлэхийг зорж байгаа тэдгээр хүмүүстэй зөв арга ухааныг зааж өгөх, замчлах зорилгын үүднээс энэ хөгжлөг маань ингээд хийгдэж байна. Тэгэхээр дараагийн бичлэгүүдээр мэдээж дараагийн бичлэгүүд гэж байгаа. Дараагийн бичлэгүүдээр үнэн мэдлэг судрынхаа сэдвүүдийн дагуу яриа ярьцгаадыг хийгээд дэлгэрэнгүй сайхан тайлбарлаад явна. Тэгэхээр үнэн мэдлэг судар маань ямар сэдвүүдээр эхэлдэг вэ гэхээр за хамгийн ихний сэдв сүнс гэдэг сэдв, за дараа нь ухамсар гэдэг сэдв, за дараа нь энерги гэдэг сэдв гэх мэтчлэн маш сонирхолтой сэдвүүдээр бичсэн байгаа. Мэдээж бидний яг сонирхдаг, яг хайдаг тэдгээр сэдвүүд. Тэгэхээр эдгээр сэдвүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж ивэл илүү ухамсараа тэлж тийм ээ яг хайж байгаа мэдээллүүдээ өөртөө хоногшуулж зөв мэдээллийг авахыг хүсэж ивэл дараагийн бичлэгүүдийн маань үзээрэй. Тэгээд бидний бичлэг тийм бидний энэ хуудсан дээр лайк дарж биднийг дагаарай гэж хэлье. Өнөөдрийн ярилцлагыг маань тоглон сууж таалан сэргэсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн ярилцлагуудаараа эргээд уулзцгаая. Баяртай. Та бүгдээрээ баяртай.